татврын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдахын тулд заавал хувийн орлого албан татрын тайлан гаргана. Татрын цахим системд хандаж, татрын тайлан болон хөнгөлөлт чөлөөлтийн материалаа цахимаар илгээсэн 16,000 гаруй татвар төлөгч танд баярлалаа. Өнөөдрийн заавраараа би та бүхэнд өмнөх жил орон сууцны чөлөөлөлтөнд хамрагдаж байсан иргэд үргэлжлүүлэн хамрагдахын тулд бүрдүүлэх материал болон татрын тайлангаа хэрхэн гаргах зааварчилгааг хүргье. Татвар төлөгч өөрийн нэвтрэх нэр болон нууц цэгийг ашиглан цахим татрын системд нэвтрэх бөгөөд тухайн системд нэвтэрснээр тайлангийн зэс хэсгээс тайлан тушаах гэснийг сонгож ороход хувийн орлого албан татрын тайлангийн төрөл үүссэн байна. Тухайн тайлангийн төрлийг сонгож орсноор таны хамгийн түрүүн хийх үйлдэл бол хадгалах товчийг дарах юм. Хадгалах товчийг дарснаар та хавсралт мэдээ болон мэдээг бөглөх болон бүрдүүлэх материалыг хавсрах боломжтой болно. За, хувийн орлого албан татрын тайлангийн зэс хэсгээс мэдээ хэсгийг сонгоход мэдээ хэсэг дотор хуульд заасан орлогын төрлүүд байх бөгөөд тухайн орлогын төрлүүдээс зөвхөн өөрийн татвар ногдох орлого олсон төрлийнхөө хавсралтыг бөглөх шаардлагатай. Жишээ авсан иргэн дээр маань цалин хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилхан хөдөлмөр эрхлэлтийн орлого байгаа тул хавсралт мэдээ 1-р хэсэг рүү орж тухайн иргэний мэдээллийг татах боломжтой. За, тухайн мэдээллийг шалгаж үзээд үнэн зөв хэсгийг нэгтэлж үзээд хэрвээ орлого нэмэх шаардлагатай гэвэл мөр нэмэх, тухайн мэдээлэл нь буруу байна гэвэл мөр хасах товчийг дарж тухайн мэдээллийг засварлаж тохируулах боломжтой. За, тухайн иргэний үед мэдээлэл маань зөв, учраас хадгалах товчийг даран цаашид хийх үйлдэл рүүгээ шилжээ. 2020 оны хувьд Эрдэнэс 5 толгойгоос иргэн бүр ногдол ашгийг хүлээж авсан. Тухайн ногдол ашгийн орлого болон харилцах дансны хүүгийн орлогыг хүүгийн орлого гэсэн хавсралтанд татаж оруулах шаардлагатай. 4-р хавсралт руу орсноор мэдээ татах төвчийг идэвхжүүлэх бөгөөд тухайн мэдээг татснаар таны нэр дээр хүлээн авсан ногдол ашгийн орлого болон түүнээс төлсөн татвар, харилцах дансны хүүгийн орлого хүлээж авсан орлого болон түүнээс төлсөн татрын мэдээлэл системээс татагдана. За, тухайн мэдээллийг шалгаж үзээд алдаагүй гэвэл та хадгалах товчийг даран цааш хийх үйлдэл рүүгээ шилжинэ. За, тухайн иргэн маань өмнөх жил орон сууцны чөлөөлтөнд хамрагдаж байсан бөгөөд тухайн иргэний мэдээлэл үргэлжлүүлэн эдлэх орон сууцны дүн маань 06-гийн 7-р хавсралтын 6-р мөрөнд татагдаж орж ирнэ. Хэрвээ тухайн мөрөнд тоо татагдаж орж ирээгүй бол өмнөх жилийн тайлангаас 82-р мөрийн дүнг гараас оруулж өгөх боломжтой. За, өмнөх жилийн гэхээр 2019 оны тайлангийн 82-р мөр байх бөгөөд тухайн мөрөнд дараагийн татрын жилд шилжүүлэн тооцох чөлөөлөлтийн дүн байх болно. За, 19 оны тайлангаа өгөөгүй нөхцөлд өмнөх жилийн тайлангийн үлдэгдлийг татах боломжтой. За, чөлөөлөлт болон орлогын мэдээг бөглсөн учраас бүрдүүлэх материал хэсэг рүүгээ орно. За, тавтан буюу орон сууцны чөлөөлтөнд үргэлжлүүлэн хамрагдаж байгаа иргэдийн хувьд бүрдүүлэх материал маань зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн үе сэрийн дугаарыг оруулж өгөх байгаа. Иргэний мэдээллийн бүртгэл болон нийгмийн даатгалын мэдээлэл системээс давтагдаж баталгаажсан байх бөгөөд үүнийг гараар оруулах шаардлагагүй. Харин үл хөдлөх хөрөнгийн гэрчлэлийн дээр байгаа үүтэй сэрийн дугаарыг гараас оруулж өгнө. За, ингэж оруулахдаа үе сэрийн дугаарыг Монгол үсгээр том болон жижиг форматаар оруулж өгнө. Тухайн мэдээллийг татснаар үл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ таны нэр дээр байна гэсэн дэлгэрэнгүй лавлгаа гарч хүрэх бөгөөд хавсралт бүрдүүлэх материал маань бэлэн болсон. За, цаашд хийх үйлдэл маань хүсэлт хэсгийг бөглөх бөгөөд хэрвээ та хүсэлт хэсэгтээ баримтаараа хүлээн авдаг дансны дугаарыг холбох бол баримтаас данс татах товчийг дарснаар мэдээлэл татагдаж орж ирнэ. За, буцаан авах татврын дүнг тайлангаас татах бөгөөд та утасны дугаараа заавал оруулж өгнө. За, хадгалах товчийг дарснаар тухайн бүрдүүлэх материал болон хүсэлтийн хэсэг маань бэлэн болж тайлан илгээхэд бэлэн болно. За, тайлан хэсгээс үзэхэд тухайн иргэн дээр маань буцаа олголтын хэмжээ 813,805 төгрөгийн буцаа олголтыг хүлээн авах боломжтой байх бөгөөд тайланг хадгалж тайлангаа төгрөг мөнгөөр шивсэн гэсэн нэг чеклэн илгээх товчийг дарснаар таны тайлан илгээгдэж
Илгээх товчийг дарснаар тайлан илгээгдэж харьяалах татврын албандаа очин баталгаажих болно. Би улстай ажиллаж татвар төлдөг иргэн. Та ажил хөдөлмөр эрхэлж орлого олсон бол жилдээ нэг удаа заавал татврын тайлангаа гаргаарай. Та e-tax цэг MTA цэгийн сайтад өөрийн бүртгэлээр нэвтрэн орж тайлан түшаах цэцгийг сонгоно. Та TT 06 тайлан гэсэн хэсэгт дарж тайлангийн нүүр хуудсыг хадгална. Түүний дараа мэдээлэл хэсгээс өөрийн орлого олсон төрлөөр мэдээлэлээ татаж баталгаажуулна. Ингэснээр үндсэн тайланд мэдээлэл татагдаж таны тайлан бэлэн болно. Хэрвээ та хөнгөлөлт чөлөөлөлт эдлэх бол бүрдүүлэх материал хэсэг рүү орж материалуудаа хавсаргаарай. Та мэдээлэлээ баталгаажуулаад илгээх товчийг дарна. Та татврын тайлангаа заавал гаргаарай. Төмний дэмэ төрдөө, төрийн хишиг төмөндөө.